Market нэвтрүүлгийг сонгон үздэг үзэж та бүхэндээ баярлалаа. Тэнгуут хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жил асуу. Шинэ жилийнхээ баяраар үзэсгэлэнтэй гол бүтээн харагдахыг хүсдэггүй. Эсвэл зэн үзээ. Тэгвэл тийм Market нэвтрүүлгийн хамт олон энэ удаад Jumping Fitness төвтэй хамтран өсөрдөг тавцан саналгах гэж байна. Өсөрдөг тавцаа хичээснээр та маш богино хугацаанд үр дүнтэй. За бас сонирхолтой хөгжилтэй байдлаар сурах боломжтой юм аа. За сайн байна уу өнөөдрийн өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За телевиз үзэж байгаас нийт үзэгчдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Jumping Fitness-ийнхээс шинхэн төхөөрөм өсөрдөг тавцаанд хэлцүүлсэн баяртай. Тэгэхээр яг анхлан Монгол улсад Jumping Fitness-ийг нөхцөлсөн хүний хувьд энэ төрлийн одоо фитнесээр хичээлсэн даваа онцлог нь юу юм бэ? Тэгэхээр танилцуулах. За манай фитнес одоо жил гаруй хугацаад үзлээлтэй Монголд одоо Jumping Fitness 7 сарын 4-нд одоо нээлттэй хийж ирсэн. Тэрнээс хойш олон өсвөчүүд манай төвөөр үйлчлэлийг хийж гисэн үйлдэлээ хийж. За дээрэс нь хөдөө оронтойгоо өсвөчүүдээс танад явмаар байна гэсэн саналтай төдөөс нь бидний хараахан салбар гэж амжаагүй. Тэгээ 17 он гарснараа 2 салбарыг нээлээ хавьдаг болсон үйлдэлтэй. За тэгээд бүр цаашлаад хүмүүсээс гэртээ авах хэрэгтэй юм байна. Тийм үгнээс хэрэглэгчдтэй ойртуулаад гэртээ их үйлддэг асаар бас бага хэмжээтэй одоо энэ жилийн сараас оруулж ирсэн. Сая спидгүй хамтдаа энэ Jumping Fitness-ийн хөрөмжөөс өгсөж утсан байгаа. их асаархан амархан юм байна. За тэгэхээр хамгийн гоё зүйл нь бол бүх насныхан ингээд хичээлж болохоор байгаа талтай. За бүх насны гэр бүл болоод гэр бүлийн бүх гишүүд Jumping Fitness-ийг хичээллэх, тоглох, за чөлөөт цагаа өнгөрүүлэх гэдэг олон зүйлтэй ашиглаж болно. За өсвөр насны хүүхдүүд ялангуяа энэ Jumping Fitness-ийн тасгалыг хийснээр өндөр болдог. За тэгээд бас яс бэхчин. За бид нар бол бас илүүдж ингээд хахын төлөвчтэй хичээснээс богино хугацаанд бүх одоо биеийн орчин шүмжлэлт зэрэг ачаасан маш богино хугацаанд хийж байдаг. За дээрээс нь бас манай борлогч маань одоо настай хүмүүс тасад хөдөлгөөн хорчсон хэрнээ за хөдөлгөөний дутагдалд ордог. За бас нэг жоохон жингийн илүүдэлтэй байдаг. Бас тэрээсээ ангийн хүсдэг боловч тасал хоригдсан байдаг. Харин Jumping Fitness бол эсрэгээрээ за зүрх судасны үйл ажиллагааг сайжруулсан заадаг. Настай үзчихсэн юм тийм ээ. За тэгэхээр ясыг бас өсний сэргийлэлтэй хариуцлага ингээд маш бага доороосоо нэг дэмэж өгдөг тавцан учраас яг өөрийнхөө хүнд чингээр одоо өсөж харах биш. Тавцангийн төсөлж маш хөнгөн мэдрэмж асууж байна. Тэгэхээр энэ бол бүх насны салбарын одоо гэр бүлийн бүхэл гишүүд одоо энэ дээр хичээлэн за бага насны хүүхдүүд маань тоглосон тийм ээ аюулгүй байдлыг одоо бариулсан. Тэгэхээр одоо манайх бариулах гэдэг нь тэл юм байсан. Одоо тэл юм бариулаад одоо жоох хүүхд гэсэн байгаа талаас нь тийм байгаад дээрээс нь байна. За тэгээд толгойлтой болсон. Энэ хүн одоо цэцлэг гэдэг гомцтой тийм хүүхдүүд одоо халдвар багч юм бодлож хийсэн байна. За дээрээс нь элэгдэл харуудлыг ингээд хийсэн байдаг. Энэ нь одоо эрдэн байсан. Одоо ам болчихсон. Үндсэн даацсан орсон. Одоо 2-3 хүүхэдтэй бол одоо бүх хүүхдүүд мессеж тавьсан ч одоо хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо бид нийгэм даяад одоо өдөрт 2-3 ажлыг зэрэг амжуулж чадах болоод юм л та. Ажилдаа явна. За ажлаасаа гараад дэлгүүр ороод за фитнес тийм өөрөө одоо эрүүл жилийн ямар нэг одоо зүйл хэмжиж чадахгүй юм л та шилдэг фитнес тийм ээ. За тэгэхээр бүсгүйчүүдтэй нэгт одоо гэртээ явж тавьж байгаа юм одоо давуу талтай. За дээрээс нь гэх юм бол та ерөнхийдөө би энэ Jumping Fitness хичээснээр хэр калори хийж тавих юм бол хэр хугацаанд гэж бодож магадгүй. За тэгэхээр нэг 40 минут та хичээснээрээ энгийн фитнес хичээлсэн одоо энгийн фитнес болоод өөр таны төхөөрөмжтэй ажилтдаг фитнесүүдийг бодох юм бол 50% илүү калори шатаараа энэ бол нотлогдчихсан. За нэг 40 минут хичээснээрээ 5200 ккал дэвид хичээлийнхаа тасгалыг дагаж хийснээрээ шатах боломжтой. Анарын бүр нүддэг л. За миний тэгээд ерөнхийдөө хөдөлгөөч бас хэсэг хөдөлгөөн байна гэдэг. Хөдөлгөөч энэ бүр нэг үздэг юм байдаг. Миний ч сайн хавцдаг шүү. За тэгэхээр манай фитнесээр хичээснээр одоо бүр өвдөн дөргөн гэсэн асуудал өгдөггүй. Яг тэрээс нөгөө бид нар газрын татах хүчээр хүний биеийг доороос нь 5 кг хүндэгч нэмэгдэж асал хийдэг нөлөөлт юм аа. Тэгэхээр одоо нөгөө бие хүнд өргөцөө дээрээс нь өөрийнхөө үндсэн жин дээрээс дахиад нэг гадны жин
одоо даралтыг аваад үсрэхлээр одоо илүү дотор их дөрөг одоо улмаар нэг бүр нэгддэг юм шүү дээ. За ингээд хоёулаа нэг 2 минут жампинг одоо ингээд толсож байгаа юм шиг халаа бүжиглж байгаа юм шиг үсрээд үзье. Тэгээ дараа нь сонирхолтой зүйлээс эхлэж амраараа би бас хэлнэ. Аюу хүн санагдчихж байгаа таны би одоо тийм гадрын татах хүчтэй бас нөлөөлж юм тийм ээ одоо тэр дагарын даралт бас нөлөөлж хүний би секунд байсан мэдчихэж байгаа. Тэгэхээр одоо тогтсон дээрээ гараад үзэхээр илүү баг жингээр ачаал өгч байгаа. Тийм үү? Одоо ямар сайн вэ? Тэгэхээр одоо нөгөө нэг аюул баг асуултыг хийгээд байгаа юм шиг нэг колорчлж байгаа. Тэгэхээр бодож юм байна. За ингээд тэгэл бүсгүүчүүдийг хоёулаа хамтдаа шинэ жилээс өмнө асуултаа хийж ирсэн юм байна. Зөв ярьж байна. Ахус сайн гарч байна. Зам таарсан хоёулаа минут асуулт хийсэн шүү дээ. Тийм үстэй ингээд тийм мөртөлийн хамт олон та бүхэндээ маш сонирхолтой маш хөгжилтэй за бас дээрээс өндөр үйлдэнтэй маш халдвартай аргаар маш өндөр калорийг шатааж болох үр дүнтэй гайхамшигтай хөрөмжөд танилцууллаа. Би бас энэ jumping фитнесийн хөрөмжөнд дээр хэдхэн минут тусарчсан чинь ингээд маш их амсгаадад бас их ингээд ачаалсан мэдрэмж төрж байна. За яг нэг шиг ийм сайхан үр дүнтэй богино хугацаанд үр дүн мэдрхийг хүсэж та бүхэн яг одоо 70-71 дугаар холбогдсон захиалгын өгвөл бид Улаанбаатар хотын альч цэгт үйл төлбөрийг хөргөж өгч үйлчилнэ.